За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. 10 сарын 11-нд юу болох гэж байгааг мэдж байгаа юу? Орон нутгийн сонгуул мэдэж гинэ үү? Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Тэг яах вэ? 10 сарын 11-нд болно. За. Тэгэхээр бид нар сонгуулаа өгнө. За. Тий яг нэг юм нэг практикээр авсан гэдэг. Практикгүй нэрээ. 10 сарын 11-нд иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болох гэж байгаа. Тэгээд бидний хамгийн жижиг асуудлыг шийддэг хүмүүс бүр яг бидний наад захт байгаа жижиг асуудлуудыг шийдэх хүмүүс маань тэр хүмүүс байдаг байгаа. Тэгэхээр энийг мэдж байгаа юу гэж асуусан юм аа. Мэдгүй байсан байна. Сайн мэдэж авлаа. За сайн байна уу? За тэгэхээр танаас нэг асуулт асуух гээд 10 сарын 11-нд юу болох гэж байгааг та мэдж байгаа юу? Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болох гэж байгаа. Вау гэхгүй юу. Мэддэг хүмүүс ховор байдаг болохоор яг одоогийн залуучууд зүгээр л орон нутгийн сонгуул гэж боддог болохоор мэдж байгаа нь тун талархуу штэ наацгай. Сайн байна уу? Сайн байна уу? Асуулт асуучих уу? Яна за асуу. За 10 сарын 11-нд юу болох гэж байгааг мэдж байгаа юу? Мэдж байгаа. Юу болох вэ? Мэд төрсөн өдрийн өмнөх өдөр шиг. Үгүй нэг юм арай том те улс төр мөртэй холбоотой юм байна. Юу сонгуул болох гэж байгаа штэ. Тий. Нөө юу иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болон тий. Хорооныхоо хүмүүстэй танилцсан уу? Ямар хүмүүс нэр дэвшиж байгаагаа мэдсэн байгаа юу? За өстө тэрийг мэдэхгүй байна. Ямар ч тач сонгуул болох гэж байгаа. Тэгээд бас нөө нэг хальт тийм олонний танил хүмүүсээс нэр дэвшиж байгааг нь би харсан. Тий. За сайн байна уу? Сон байна уу? За 10 сарын 11-нд юу болох гэж байгааг мэдж байгаа юу? Мэдгүй. 10 сарын 11-нд нэг юм том улс төртэй холбоотой юм болно. Тамгил байна уу? Орон нутгийн сонгуул буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болоо. Нэр дэвшнэ. Баярлаа. Сайн байна уу? Асуулт асуусан. За тун чухал асуулт. 10 сарын 11-нд юу болох гэж байгааг мэдж байгаа юу? 10 сарын 10 Тэнгэрийн хүү юу? Биш. Арай өөр. Улс төртэй холбоотой. Сонгуул уу? Муу. Сонгуул болно. За өөрийнхөө хорооны хүмүүстэй танилцсан байгаа ямар хүмүүс нэр дэвшиж байна? Яг өндөл нөгөө нэг сонгуул Монгол гэж ямар ч тийм цаг зав бол алга. Тэг одоо ерөөсөө л тест дээрээ мэрэгжилтэй өстой суулгах янз бүрийн юм хаад юу тэр хорооны гишүүдийнхаа нэрийг цээжлэх. Яг тийм л үү дээрээ яг бод тэмдэрлэвэл за уучлаарай. За баярлалаа. Мэдээ. Юу болох вэ? Сонгуул болох гэж байгаа юм билээ. Сонгуул болно. Самбарны буянаар ч гэх юм уу ер нь харсан. Тэгээ манай торгоос бол яг нэг ганцхан эмэгтэй хүн байлуу да. Тэр гэхдээ айгүй мэддэг хүн байсан. Тий. Тэгээд улсын хурлын сонгуул чинь яг том тий илүү олон хүний хамардгаар яг тэмцгсэн. Иргэдийн төлөөлөгчийн хуралч гэсэн. Түүнтэй ижлэгэн хэмжээний үүрэг ройлтой. Тэгээд бидрийг л адилхан л одоо ингэж төлөөлж байгаа учраас бас үүрэг ройл те квотн ч гэсэн ижлэгэн байгаасаа гэж маш их хүсэж байна. Гэхдээ тийм байхгүй байгаа нь жоохон шудраг бусал санагдаж байна тий. За ярилцлага өгсөн баярлалаа. Баярлалаа. Эдит хийж байгаа бодоо ирж гин миний мик хитрхи ойрхон байсан учраас маш чанга сонсогдож байгаа. Тэгэхээр та бүхэн дуугаа суллаад сонсоорой. Подкастаа энжой хийгээрэй. Сайн байцгаана уу? Сонин Монгол подкастын бодоо Сако вэ? Өнөөдрийнхөө подкастын сэдвээр бид хоёр иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул залуучуудын нүдээр хэрхэн байгаа талаар ярих гэж байна. Та бүхний харж байгаачлан сургууль дээрээ явж байгаад таарсан хүмүүсээсээ яг 10 сарын 11-нд юу болох гэж байгаа талаар хүмүүсээс асуулт асуусан. Тэгээд мэдж байгаа залуучууд их байгаа ч гэсэн огт мэдэхгүй байгаа хүмүүс ч бас цөөнгүй байсан. Тэгээд уг нь бол баг зэргийн мэдлгүүд байгаа ч гэсэн яг бүрэн мэдээлэлтэй яг энэ сонгуул яадаг сонгуулийн ямар утга учиртай юм гэдгийг мэдж байгаа хүмүүс ховор байгаа болов гэж анзаарсан. Тий яг үнэ. Зарим хэсэг нь мэдчихсэн, зарим мэдэхгүйсэн, зарим хэсэг нь маш завгүй байсан. Хичээл сургууль, ажил төвлөгөөд бид нэр юу сонгуульд анхаарах завгүй. Тэгээд их хотын нэг төвжирэл донд бол бас ингээд өөр зүйлс рүү ингээд тарах завгүй юм цаг үе үргэлжилж जैन. Тэгээд гівч бид ерөөсөө хараагаас салгаж болохгүй. Нэг зүйл бол ялцчгүй энэ сонгуул байгаа. Бидний амьдралтай хамгийн ойрхон асуудлуудыг шийдэх төлөөлөгчдийг сонгох та биднийг те хамгийн ойроос төлөөлөх тэдгээр хүмүүсийг сонгох юм чухал сонгуул болж гин тэгэхээр хэдүүлээ ерөөсөө яаж ч үгжирсэн яаж ч асуудал үүсэн энийг ерөөсөө мартмааргүй байгаа шүү. Тийм ч үднээс одоо битээр бол өнөөдрийнхөө сэдвийг дахиад орон нутг гэж онцолж байна. Хоёр дахь подкаст маань болж байна. Тэгээд энэ жил нөгөө нэг сая
улсын хурлын сонгуул болсон шиг ингэж нийтэд нь том самбар тавиагүй одоо хүмүүс яг өөрсдийнхөө самбарыг нэртэйгээ ингээд нэг юм хөрхөн А хэлбэрийн юутай самбар идэг штэ тэднийгээ тавьсан бэлээ. Тэгээд бас тийм учраас илүү хүмүүсийг олж харж гинүү гэж анзаарчихсан. Гэхдээ залуу хүмүүс их байна гэж харсан. Яг 20 хэдтэй 30 гарч байгаа ч юм уу залуучууд маш их байна гэж нэлээд харагдчихжээ. Тэр тал дээр танд ямар санагдаж байна? Яг үнэ. Бүр ингээд л маш миний үеийнхэн биш үү? Одоо манай үеийнхэн бол төвшөд эхэлсэн. Би үлдсэн. Тэгэхээр залуучууд маш их байна. Тэгээ бас бүсгүүчүүд ихтэй бас цөөхөн байна. Зарим намууд бүсгүүчүүдийг төвшүүлсэн байна. Тэгээд залуу хүний хувьд, эмэгтэй хүний хувьд бол би эмэгтэй хүнийг харах, залуучуудыг харах бол үнэхээр сэтгэлд нэг юм дотон маш гоё халуун дулаан мэдрэмж төрж илээ. Тийм байна. Тэгээд ер нь бол яг сонгуулийн процессын тухай нэг товчгоо мэдээлэл хүрэхэд 9 сарын 26-наас орон нутгийн сонгуулийн сурталчилгаа аль биесээр эхэлсэн. Том самбарууд тавигдаад нэр дэвшигчид та бүхэнтэй магадгүй уулзаад нэрийн хуудасаа тараагаад тараах материалаа тараагаад эхлсэн юм цаг үе үргэлжилж байна. Тэгээ улс орон даяар бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд 17,000 гаруй хүн өрсөлдөж байна. Амар ихтэй байгаа зү. Би бүр гэж бодсон. Ингээл улсын хурлын сонгуулиас хамаагүй их таа байхгүй. Тэгээд 8,000 гаруй мандатын төлөө бол өрсөлдөж байна. Тэгээд яг хоо энэ илүү жоохон детальчлаад харвал нийт одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2,000 гаруй хүн нэр дэвшиж байгаа. Тэдгээрийн 25.4% нь эмэгтэйчүүд байна. Харин сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 15,300 хүн дээр 300 гаруй хүн нэр дэвшиж байгаа. Амар их таагаа. Тэгэхээр тэнд болохоор 32% нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд нэр дэвшиж байна. Ийм одоо цаг үеийн мэдээ бол надад байна. Нүунийг саяхан сонссон чинь ийм байсан юм билий. Нүунийг бид хэд чи өмнө нь бол ингээд залуучуудын эрс хүрэхгүй болохоор сонгуулийг дахин сонгуул явуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд дахин сонгуул маань ахаад сонгуул хийсэндээ ижлэгийн хэмжээний маш их зардал чирэгдэл гардаг учраас сонгуулийг маань одоо болохоор эрс нь хүрээгүй байсан ч гэсэн хамаагүй шийддэг болсон. Тэгээд залуучуудын эрс яагаад бага байгаад байгаа вэ гэхээр яг нөгөө нэг сурч хөгждөг нас байгаа учраас орон нутагт байгаа аймаг сумдаас сумд байдаг хүүхдүүд маань оюутан залуучууд маань хотод ирдэг. Оршин байгаа хаягаа солиогүй байгаа учраас нөгөө нэг одоо өөрсдийн гэсэн сонгуулаа өгөх боломжгүй болдог. Тэгээл ямар өмнө говь руу, дорнод руу тэгээд гараад яваад буцаад ирэлтэж ганцхан сонгуулийн төлөө гээд тэрний оронд одоо хичээл ам ихтэй байгаа үедээ зүгээр эндээ үлдэх нь тэр хүмүүст илүү жаргал байлээ. Манай ангийн охин лав тэгж хэлсэн. Чи сонгуулаа яах юм гэсэн чи би одоо ямар өмнө говь руу яваад тэгээ буцаад сонгуул өгчих ирэлтээ биш үү. Гэртээ амардаг л хта гээд тэгээ дотоод байгаа гэртээ амарна гэж ярьж илээ. Тэгэхээр нөгөө залуучуудын маань эрс бас муу байгаа шалтгаан яг үнэндээ гадаад дотоод руу бас нэлийн залуучууд явдаг шүү дээ тий. Тэгээ яг энэ сонгуулийг гадаадаас өгөх бас боломжгүй байдаг учраас залуучуудын эрс муу байдаг. Тэгээ эрстэй хамааруулаад одоо нэг эрс муу байгаагаас болоод ахин сонгуул явуулахгүй болсон учраас эрс бага байсан ч гэсэн сонгуулийн үр дүн бол танилцуулагдаад нэр дэвшээд гарсан хүмүүс маань цаашдаа ажиллаа хийгээд явхаар байгаа юм билээ. Тэгэхээр эндээ байгаа, хоттой байгаа, орон нутгатаа байгаа боломжтой яг өөрсдийнхөө сонгуулийн саналаа өгөх боломжтой залуучууд маань заавал өгөөсэй гэж хүсэж байна. Яг тэгэхээр өгөхийг хүссэн ч гэсэн боломж нь байхгүй залуучууд маш их байгаа учраас тэднийхээ өмнөөс төлөөлөөд ч болтугай өгөөсэй гэж хүсэж байна. Залуу хүн бүрийн оролцоо бол маш чухал байгаа энэ дээр. Тэгээд яг чиний сая хүнсэн сэдв дээр ингээд арай нэг жоохон хөдөлгөөний байр сууриас харвал залуучуудын идэвх оролцоог ерөн сул байлгах сонирхол угаасаа бүлгүүдэд байгаа. Жишээлбэл сонгуулийг яагаад 5 дахь өдөр тавиад байна гэдэг асуудал байхгүй юу? Тэгэхээр 5 дахь өдөр тавьж гинэ 5 дахь өдөр сонгуул болно гэдэг чинь тэр бүх нийтийн амралт гэд хүмүүс бодчихно. Тэгэнгүүт амралтандаа ингээд назгаарсан хүмүүс магадгүй ингээд сонгуулаа өгөхгүй архих ийм нөхцөл үүсэж байгаа юм. Уг нь бол өмнө нь эрцийн квот гэж бол байсан. Эрцийн босгыг даваг бол дахин сонгуул хийх нэгдгээс нь л одоо тэхээ болцсон. Чи ерөөс сонгуулийн эрс 20% байсан ч ерөөсөө л тэр эрсээр л бүх зүйл шийдэгдэхэр болчихж байгаа юм. Тэгэхээр амар харамсалтай байгааз. Тэгээд үеийн үед сонгуулийн орон залуучуудын эрс маш бага байсан. Хамгийн бага нь залуучууд байдаг гэсэн. Тийм болохоор ер нь бол эрцийн босгыг ер нь бол халтсан. Тэгээд ийм гонигтай юм шиг юм нөхцөл үүсэж байна. Гэхдээ угаасаа бид нэр оролцдоггүй юм ч одоо яах вэ? Тэгээд нөгөө хүртэх ёстойгоо хүртэж гин гэдэг шиг бид нарыг бүр ингээд хүн биш гээд баг орхих
улс төрийн оролцооны нэг хэсэг субъект бүлэг гэж харахаа болтол нь бид нар ер нь бол энэ асуудлыг ингээд орхицсан байгаа байхгүй. Тийм аа зөв тэгж бодож жаад тэг надад л яг тэгж ажиглагдсан юм нөхцөл үүсэж байна. Тэгээд яг орон нутгийн сонгуулийг ингээд ярихаар ингээд ийм гэдэг олон зүйлийг ярьж болж байгаа ч гэсэн миний хувьд л яг залуучуудны дэвшиж байгаа нь л амар миний хувьд л маш том дэвшил гэж харж байна энэ жил. Тэгээд оролцсон төлөөлөе гэж хичээж байгаа маш олон залуучууд байна. Гэвч ингээд эргээд ботход маш их тараах материалууд гудамжаар хаягдсан байна. Самбарууд унтсан байна. Самбарыг ингээд цохиж унгааж байгаа, нисэлж байгаа, зурган дээр нь нисэлж байгаа ч юм уу ийм бичлэгүүд хандлагууд нэлээ яваад байна л та. Тэгэхээр яг энэ дээр нөгөө судлаачийн хувьд ч юм уу хөндлөнгийн байр суурьнаас хараад хэлвэл энэ үйлдэл бол нөгөө бид нар юм бахархал юм шиг хүлээж авч болохгүй байхгүй юу. Яагаад тэгэхээр тэр нэг самбарыг байршуулахын тулд маш их мөнгө тэн зарагдаж байгаа байхгүй юу. Тэгээд таны хаалгаар орж байгаа тэр тараах материал нэрийн үцгээл бүгд ардаа хэдэн 10 сая төгрөгийг яригдчихэж байгаа. Тэгэхээр оролцоо төлөөллийн юм хийгээд эхэлсэн залуучуудаас бид нар ингээд мохоморгүй ийм цаг үе ирсэн шүү гэдгийг бас энэ үгээр сануулж хэлье. Тийм шүү. Улсын хурлын сонгуул дээр болохоор яг тийм анзаардаг юм биш үү те. Самбар дээр нь янз бүрийн юм зурах ч юм уу, тэрийг нь унгаж мунгах те. Түрүүн бит хоёр хамт явж байгаа гэсэн чинь нэг одоо хаан үл дураг твшиж байгаа нэг нэр твшиг чинь ингээд энэ дээр нь ингээд сахал зурцсан байж лээ. Тэгээд за нэрээ ийм юм нэрээ байдаг штэ гэд гин бодогдож илээ. Гэтэ эн чинь уг нь бол твшил бас байсан юм шиг санагдчихээн. Яг хуу нэг талаараа ингээл би тэг самбарыг нь хараад хахаар энэ твшиж байгаа минь энэ юм байна гэдэг нэг хальт харагдаад өнгөрдөг ч гэсэн яг нөгөө том самбар хахад яг энэ намаас ийм юм байна. Энэ намаас иймэрхүү хүмүүс твшиж байна. Энэ намынхантай арай цөөн хүн нэр твшүүлсэн юм уу гэх мэтчил нэг юм хараад анализ хийх юмнууд их байдаг гэсэн мэл энэ удаад ийм бөөн самбарнууд тэгэл нэг юм арчилсан нам, ардын нам гэсэн тэг хүн нам гэсэн ингээд логонуудын хальтал тараал өнгөл өнгөрч байгаа болохоос яг юу вэ хин бэ гэдэг юм дарааллууд нь бас харагдахгүй жоохон нэг тийм юм цэгцтэй биш харагдаад илээ. Тэгэхээр нэг шат ухарсан юм шиг буцаад гинт хүрээд ирсэн чинь бас нэг юм сонирн байлээ шүү те. Яалтчгүй сонгуулийн тухай хуулинд бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул дээр бол саяных шиг улсын хурлынхтай ижилхэн өөрчлөлт оруулаагүй учраас яг өмнө нь бид хэдийн 20 онд үжээсэн сонгуулиудыг тийм өмнөх сонгуулиудыг л байгаад байна. Тэгэхээр энийг чинь яаралтай хийхгүй бол маш тийм өөр байгааг гинт гадаад өвчөөд буцаа Монгол дээр ирсэн юм шиг тийм мэдрэмж төрөөд байгаа шүү дээ. Тийм автобусны бодлууд дээр одоо жишээлбэл бараг явах хүн ингээд зогсох зайгүй шахуу байхад хажуугаар ингээд чихээд ер нь самруудаа байршуулсан байгаа байхгүй. Тэгээд уг нь л өмнөх энэ нөгөө нэг улсын хурлын сонгуулийн тухайд өөрчлөлт ороод нэг одоо санхүү хэмнэх үүднээс нэг юм самбар байгуулад тавиад бүс дээр тэгээд энэ дээр ингээд гэсэн зохицуулт байсан бол тэр зохицуулт орон нутгийн сонгуулиар өөрчлөлт ороогүй. Орон нутгийн сонгуул 2020 оны залтаар явж байгаа. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг санаа нэмж хэлэхэд коватын хувьд бол бид нар улсын хурлын сонгуул дээр бол уг нь урагшаа алгасан. 23 оны өөрчлөлтөөрөө бид нэр коватыг 20% байсан 30% болгосон. Тэгээд 28 оны сонгуулиар коватын босгыг хамгийн багадаа 40% хүргэнэ аль нэг хүсийн гэсэн ийм залтыг өгнө бид нар улсын хурлын сонгуулийн тухайл дээр батлуулж чадсан. Харин гэвч орон нутгийн сонгуулийн хууль дээр бол ингээд нөгөө парламент бөөрн хийж явсараа байгаад нөгөө нэг сонгуулийн тухай хуульд нөгөө юм хуулинд өөрчлөлт оруулах хугацаа гэж байдаг байхгүй. Тэр хугацаанаас нь өмнө өөрчлөлт оруулахгүй явж ингээ бүр хийлж явсаар байгаа. Тэгээд өөрчлөлт ороогүй өнгөрцөн. Тэгээд аль нэг хүсийн ковотыг 20%-аас баггүй байлгана гэдэг заалтыг улс төрийн намад мөрдөж байгаа. Гэтэ одоо ингээд бас нэг ажиглагдаад байгаа зүйл нь жишээлбэл зөвхөн нийслэлийг жишээлгээд авчвал нийслэл дээр жишээлбэл Монгол Ардын намаас жишээлбэл 9 хүн ардчилсан намаас 10 хүн байх жишээ. 45 мандатын төлөө хүмүүс нэр төвшүүлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр ардаа эмэгтэйчүүд 9 10 хүн байгаа байхгүй. Тэгэхээр айгүй чамлалтай байгаа. Зүрх чи энийг юу гэж ярьж байгаа юм бол бас тал байна уу? Яг нөгөө босгоо давуулаад тавьсан мэсэн шүү дээ. Хуучин одоо яг л одоо олигарх болтлоо явцсан байгаа, удцсан байгаа намууд маань болохоор за яг л нэг юм за нэг ингэсгээл хийчээ та гэсэн маягтай дөнгөж тэр босхын давуулаад нэг ийм тэмхэн юм хүний нүд хуурж байгаа л үйл ажиллагаа хийгээд байгаа байхгүй юу те. Яг хүн ам шиг жишээ нь тийм байж болох үз. Өөрөөсөө хамгийн доод хувь нь юм шүү гэж тавьж ах чинь дээд босго нь юм шиг байдлаар хандж байгаа нь жоохон муухайсан. Тэгээд одоо
тийм хүмүүсийн эмэгтэйчүүд илүү тийм өнгөлөг болгодог юм шиг надад санагдсан. Дандаа л эрэгтэйчүүд байдаг гэсэн улс төр тэгээ эмэгтэйчүүд ингээд амар цэвэрхэн гоё ингэсэн нүүр амаа будцсан бүсгүн тийм самбар бахлаар чи ингээд бүр цаанаасаа вау гэд харж байгаа байхгүй юу. Би аль дүүрэгтэйсэн бэ? Одоо сая Чингэлтэй дүүрэгтэйсэн баха. Нэг их чинь рил үзлээ л дээ. Нэр дэвшиж байгаа. Яалтчгүй үнэхээр гоё бүсгүй лээ. Яг ингээд тэр чинь бас цаад гадна байгаа төрөх байдлаараа хүнийг татна гэж байдаг шүү дээ. Үнэхээр гоё. Яг гоо мэдээж тэр хүний оюун ухаан юу бодож ийн ямар мэдлэг боловсралтай гэдэг чухал ч гэсэн үнэхээр харахад бол хүний ингэж ийм цаанаас тийм мэдрэмжийг ингэж хөглж тийм надад гоё санагдсан. Тэгэхээр эмэгтэйчүүд байна гэдэг бол бас их том давуу талтай байна. Ялангуяа тэгж ирчүүдийг өнгөж маш гоё харагдуулдаг гэдгийг олж харсан. Гэтэ тэднийх 4 хүн нэр дэвшиж байгаас ганцхан л эмэгтэй байсан. Нэг жоохон чамлахаар юм. Яг тэр их гоё чимжээсэн ч гэсэн жоохон эмэгтэйчүүдийн тоон сул юм уу да гэж харж байсан. Ганц 2 самбраас харахад 5 хүн нэр дэвшиж байгаас нэг 2 нь эмэгтэй байдаг ч юм уу. Тиймэрхүү л харагдчихжээ те. Зөвхөн эмэгтэйчүүдээр утгад л бид нар хүн амын 50% бүртгүүлээд байгаа байхгүй юу? Тэгсээр нэ бидний төлөөлөл 50-аас 10 л биш 20% л байгаа байхгүй. Дөнгөж 20% шүргэж чинь. Тэгэхээр эн чинь маш юм гоо нэгтэл та тэгээд зүгээр одоо ингээд та жишээлбэл ингээд одоо ингээд 10 хүүхэдтэй гэж бодъё. За 10 арай ч юм уу 5 хүүхэдтэй гэж бодъё. Тэгсэн чинь таны 5 хүүхдээс та магадгүй 3 ахин 2 хүүтэй байлаа гэж бодоход тэр таны сайхан 5 үрсээс ганцхан хүүхчин чи болно гэж татаж авчираад сургууль сургахжүүл яах вэ? Энэ аяг онцгой байгаад тэгэхээр энтэй ижилхэн жишээний л юм нийгмийн ялгамж үүсээд байгаа байхгүй юу? Энэ дээр бол тэгээд энэ нь ингээд улс төрийн энэ дээр хүртэл ажиглагдаад байгаа. Тэгээд чи нөгөө нэг эмэгтэйчүүд айгүй гоё харагдуулаад байна гэд тэгж байгаа. Тэгэхээр олон улсын судалгаануудаар батлагдсан байдаг. Ер нь бол жишээлбэл Америкийн судалгаанд дэр гэхтэл одоо ингээд эмэгтэйчүүд олон байгаа олноор сонгогдож ажиллаж байгаа одоо бүсүүдэд мужуудад нь иргэдийнхаа улс төрийн намд итгэх улс төрдөө итгэх итгэлүүд нь хамаагүй өндөр үзүүлэлттэй гарч байгаа байхгүй. Тэгээд асуулт иргэдээс нь асуухаар юу гэж хэлж байна вэхээр эмэгтэй хүн ажиллаад тийм үү бидний дундаас гарч орж байгаа ийм нийгмийн бүлгүүдийн хүмүүс залуучууд эмэгтэйчүүд хөгжим бэрхшээлтэй иргэд маань ажиллаад ирэхээр улс төрийн нам гэдэг чинь биднээс тийм асгол биш юм байна. Бидний төлөө л ажиллах хүмүүсийг нэр дэвшүүлдэг нийгмийн институт юм байна. Тэгээд дээрэс нь улс төр гэдэг чинь тийм муухай биш юм байна гэдгийг ойлголтыг жишээлбэл нийгэмд юм сэтгэл зүг өгч байгаа байхгүй. Олон мөнгөтэй залуучуудаа нэр дэвшүүлээл, эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлээд байвал нам өөрөө гоё харагддаг. Тэгээд тэрэг дагаад намд итгэх иргэдийн итгэл сэтгэл өсдөг байгаа шүү. Тийм ба. Тэр энэ удаагийн сонгуульд үнэхээр залуучууд маш хүчтэй гоё орж ирж байна. Тэрийгээ дагаад эмэгтэйчүүдийн тоогоо ч гэсэн цаашдынхаа одоо 4 жилийн дараахаа л ярина гэсэн үг шүү дээ. Одоо бид нэр засч чадахгүйгээс хойш те. Тэгэхээр мэдээж яг сая энэ жилийн улсын хурлын сонгуул шиг яг тэр бүх шинжилгүүдийг сонгуулийн тухай хуулиндаа оруулж өгөөд тэгжиж илүү гоё болох юм байна. Тэгээд яг хүн нам шиг ингэж эмэгтэйчүүдийн тоог 50% барихаар үнэхээр гоё харагдчихэв. Одоо л яг бид хэд ингээд хамгийн суур шатан дээр эмэгтэйчүүдийн ингээл хувийг заагаад байна шүү дээ. Гэтэ уг нь яг үнэндээ тэр эмэгтэйчүүд дунд дахиад тэр тусгай хэрэгцээтэй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд байх ёстой. Эрчүүд дунд ч гэсэн тийм байх ёстой. Ер нь бол хүн амын за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс за нэг 10% байлаа гэж зүгээр рандом таавж үзье те зүгээр тэгэж үзэхэд тэр 10%-ийн одоо 3% нь эрэгчүүд, 7% нь эмэгтэйчүүд байлаа гэж бодоход яг тэр чигээрээ эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэлтэн дээрээ ч гэсэн тэр 50% байгаа шүү дээ. Одоо бүх нэр дэвшиж байгаа хүний 50% нь эмэгтэйчүүд байгаа бол ахаад тэр 50%-ийн 7% нь хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй хүмүүс байх жишээтэй. Уг нь ингэчээж эн чинь яг жинхэнэ яг ингээд ард иргэдээс үүссэн одоо ард иргэдийг төлөөлөх хүмүүс болох гэдэг байгаа байхгүй юу. Гэтэ яг энэ маань ерөөсөө Монголд байхгүй байгаа. Тэгэд энтэй тэмцэхийн тулд бид эмэгтэйчүүдийн квотыг стил ярьсаар л байгаа. Ядаж эмэгтэйчүүдийн тоог ингээд нэмчих юм бол цаашдаа ахиад одоо хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй хүмүүс маань ч гэсэн орж ирэхийг хүснэ. Ахмад настангуудын тоо, залуучуудын тоо хэд байгаа л яг тэр тоогоор л уг нь барьж орох ёстой байгаад байгаа юм л да. Гэвч энэ маань жоохон мөрдөгдөхгүй байгаа нь харамсалтай. Энийг цаашдын сонгуульдаа бид хэд анхаарч ажиллах ёстой. Энийгээ бид хэд шахаж шаардах хэрэгтэй л юм болов уу гэж бодож байна да. Дүгнээд ирэхэд. Тийм шүү дээ. Энэ дээр бас нэмээд нэг хэлэхэд гадуур нөгөө нэг эмгтэй хотын дарагтай болъё гэдэг
шуум ер нь нэлээд яваад байгаа юм билээ. Энэ ч хүрээнд одоо ингээд хүмүүс бас нэлээд компанид ажлын тэр өрнүүлж харагдаж байна. Тэгээд би бол аль нэг намайг магтах сонирхолгүй байна. Гэхдээ эмэгтэй хотын даргатай болгоёг бол ер нь бол аюу зүүн хэрэг гэж хардаг байхгүй. Тэгээд нэг зүгээр жижигхэн баримтд ордоход бид нар одоо Америкийг аюу шагшаад магтаад идэг шүү дээ. Тэгэхэд Америкийн 50 мужийн 12-ийнх нь захирагчаар л бүсгүйчүүд ажиллаж байгаа жишээний. За тэгээд Японы Токио тийм шүү дээ. Хөгжил дэвшлэрийн гайхах иддэг хот тийм шүү дээ. Тэр хотын захирагчаар бас хотын даргаар нь нэр нь арай орж ирдгүй. Доор нэрийг оруулчих. Эмэгтэй шилүүл одоо 3 дахь удаага сонгогдоод ажиллаж байгаа шүү дээ. Ийм маш ийм супер ийм трендүүд бол одоо ингээд дэлхийд дахинд гарцсан. Тэгээд ер нь бол дэлхийн одоо нийт хотуудын бараг 20% нь ер нь бол эмэгтэйчүүд удирддаг гэсэн бас статистик явж илээ. Тэгэхээр эмэгтэйчүүдээр удирдуулдаг, манлайлуулдаг юм тренд бол аль хэвчээ гарцсан. Харин бидний хувьд болохоор яаж вэ гэхээр нийслэл Улаанбаатар хот маань 1924 онд тэгээ нийслэл хүрээе гэж зарлагдсан тий. Тэгэхээр тэндээс хойш одоо ингээд 100 дахь жилээ үзээд явж байхад бид нар түүхэндээ ганц ч эмэгтэй хүн сонгосон бас тохиолдол байхгүй байхгүй хотын дараагаар томилогдсон тохиолдол. Одоо ингээд эмэгтэйчүүдээр удирдуулсан газар ямар их царагддаг вэ гэхээр ерөөсөө хүн төвтөө тэгээд амьдрах орчин сайжирсан хүн төвтөө тийм маш тийм хүмүүнлэг юм бодлого хэрэгждэг нь бол одоо ингээд зөндөө олон олон улсын судалгаануудаар харагдаад судлаачид нь бичээд байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотод маань нөгөө нэг ихийн хайр гэдэг байгаа шүү дээ нөгөө ихийн хайр хэрэгтэй байгаа байхгүй. Тийм болохоор ер нь бол энэ эмэгтэй хотын даргатай болох саналыг бол би дэмжиж байгаа. Тэгээд хотын дарга маань болохоор ханаас сонгогдвол иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдох ёстой. Улсын хурлын гишүүн өөрийн суудлаа тавьж өгөөд хотын дарга болох бити болоорой гэж хэлье. Өмнөх түүхийг давтаж болохгүй шүү гэдэг. Тэгэхээр яг нөгөө олон улсын нам мэдээж хотын даргаыг бол томилох хэрэгтэй болж байна л да. Тэр чинь санал хураалтын явагдах учраас. Тэгэхээр одоо олон магадгүй энэ хотын дарга ураа төвшүүлж байгаа баг. Тэгээ эмэгтэй хотын даргатай болъё гэдэг нэг нам яваад байгаа шүү дээ. Тэр жишээлбэл ялаад гараад ирээсэй гэсэн битүү хүмүүсэл бол надад байгаа. Дэмжиж байгаа сэтгэл зүрхэндээ тэгээд ганц ч тэр биш ер нь л энэ орон нутгийн удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг бид нар нэвтрүүлэх одоо юм шаардлага одоо угаасаа хэрэгцээ шаардлага харагдаад байна. Тэгээ одоогийн нөхцөл байдал байгаа энэ үүсэж байгаа олон нөхцөл байдлын бас суурь шалтгаан нь ер нь бол бид нар гендерийн тэгш байдлыг хангаагүй их олон жил явсан учраас бас үүссэн юм нөхцөл байдал. Тэгээд эмэгтэй эрэгтэй хүн хэдий нөгөө физиологийн үүднээс зөвхөн ялгаатай гэж ярьдаг хэдий ч бас ялтчгүй нөгөө амьдралын одоо хугацаанд суух дадал зуршлаа шалтгаалаад асуудлыг харах өнцөг нэлийн ялгаатай байдаг. Тэгээ ийм ч учраас бас эмэгтэйчүүдэд дэмжих хэрэгтэй шаардлага байгаа шүү гэдэг өгүүлбэрийг бас ингэ чухалсан хэлмээр байна. Тэгэхээр бүгд эмэгтэй хотын даргатай болохын тулд эмэгтэй хотын даргаыг сонгох хүмүүс бол бидний сонгож гаргаж ирж байгаа хүмүүс гэдгийг та бүхэн сайн санах хэрэгтэй. Тэм ч учраас өөртөө сонгож байгаа хүмүүсээ маш сайн сонгоод тэрнээс цааш бид эмэгтэй хотын даргаыг сонгох тал дээр ажиллах ёстой болов уу гэж харж байна. Тэгэхээр бүгдээрээ эмэгтэй хотын даргатай болохын тулд зөв хүмүүсээ сонгоцгооё. Тийм ээ. Сандаа идэвхтэй өгцгөө. Тийм ээ. Бүгдээрээ сонголтоо идэвхтэй оролцоорой. Тэгээд өнөөдрийн подкаст маань энэ түрээ дуусж байна. Дараагийн подкастаар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.